За юу яцгаана өдрийн дараа шоуны шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдрийн дугаараар бол La La Land киноны талаар ярилцаад болсон байгаа. За тэгээд өнөөдрийн кино La La Land. Тэгээд эхний хэсэг дээр бол шоуныхаа эхний хэсэг дээр та бүхнээс асуудаг байгаа тийм. Ерөнхий сэтгэл товчхон. За сэтгэлээс илүү зүгээр энэ кино өөрсдийн чинь хувьд ямар ач холбогдолтой вэ гэсэн асуултанд төвчөн хариулъя. За би юу те. За ер нь бол анх үзэж байхад бол төгсгөлийг нь огт төсөөлөөгүй байсан. Ингиж төсөөлөв ямар сони юм бэ гэж бодчихсон. Тэгээд энэ одоо яг маш товчноор хэлэх юм бол хүсэл мөрөдөл зорилго чинь заавал биелэх албагүй шүү. Юм өөрчлөж гинтийн болж болно. Тийм санагцсан. Агуулгын хувьд бол тий. Миний хувьд бол яг энэ цаг үед байж болох хамгийн төгс одоо мюзикл кино бол La La Land юм а гэж хэлэх санагдсан. Миний хувьд би яг он гарсны дараа үзэл ер нь тэгэл миний яг тэр жилийн эхлэлийг аим гоё тавьсан. Тэгээ сэтгэл ялч нэг тийм арай өөр утгаараа наад сэтгэл аим дотно. Үзээд хизээд нэг тийм гоё дуршин үсэр. Тэгээ миний бараг бүх цаг үеийн хамгийн хайртай кинонд нэг. Тэгээд бүр ингээд юу байдэн ш. За тэр деталь руу орох зүгээр миний хувьд амар чухал кино. Ач холбоо. Хувь хувийнхны хувьд шүү дээ. Тэгээс хүмүүсийн хувьд л тийм ба шаардлага. Тийм чухал тийм. За тэгээд шууд асуулт руу гар. Асуултан дээр маш их гоё юмнууд гарч ирэх бах. Тэгээд нэг хүн угаасаа 1 минутанд хариулна. Тэгээд шууд тойроод явъя. Тэг хинээс эхлэх вэ? За. Заавч. За саяны асуулт таалагдсангүй. Буцааж хийчихэл. 20. За 20 дахь асуулт ямар хэсэг дүр хөгжүүлэлтэд хамгийн сайн харуулсан бэ гэж байна. За баг энэ кино тэр чигээр л. Би дууных нэрийг гаргаж авчлаа. Stars Audition бүр зүгээр л хамгийн The Oscar winning scene байхгүй тэр. Тэр бол бүр яг тэр хүний яг дотор юу болж байгаа, яг зорилго нь юу юм те, хүсэл мөрөөдөл нь юу юм. Тэрний төлөө юу хийх юм гэдэг. Тэр их чинь өөрт нь ямар инфлюенс гэдгийг бас амар харуулж байгаа байхгүй. Тэгээд тэр хамгийн гоё хэсэг, тэгээд хамгийн том одоо дүр хөгжүүлэлтийн хэсэг гэж бодож байна. За, дараа нь хин соолоо. За. Нэг гинэ. За, ганцаар үзвэл гоё, олоолаа үзвэл гоё гэж. За энийг бас олоолаа гэдэг дээр дахиад нэг нэмчээ. Хосоор үзвэл тий. Яг энэ киноно маань өөрөө романтик агуулгатай байна шүү дээ. Би бол хамгийн анх гигинтэнд бол хосоор үзчихсэн. Тий. Хосоор үзхийг санал болгож байна л гээ тий. За. Ингээл бол асуу. За. Би энэ киноос болж ирсэн. Киногоор эхэлж байлаа гэж. Киногоор эхэлж байлаа. Нэг 11. Би гайхаж дахиад нэг гарч. Энэ киногоор найруулагч ямар санаа мессежийг агуулхад зорьсон болоо зөвхөн найруулагчийн талаас шүү гэж байна. За, найруулагчийн хувьд бол би бол шүтсэн айгүй залуухан найруулагч тий. Тэгээ энэ бол Оскарт бас тэр болгон бас байдгүй би сонсож байгаагүй. Тийм залуухан найруулагч тийм хамгийн түүхэндээ ирэх гээд 31 настай Оскар авсан. Тэгэхээр бол мэдээж бол энэ нэгдүгээр тийм чинь айгүй том одоо мюзикл кино руу зорж орж ирсэн. Тэгээ мюзикл кино бас нэг ийм байж болно гэдэг юмыг бас надад тэрэн дээрээ айгүй их ач холбогдол өгч харуулсан юм болов. Бидний 31 настай одоо тэгээ бидний цаг үеийн мюзикл бол нэг ийм байх баха гэсэн юм а. Тэн дээр айгүй хүч хайсан юм болов гэж. За би өөрөө тэ. Хоёр гинэ. Хоёр дахь асуулт өмнө бараг суулж байгаа хөх тэ. Хүнд энэ киног суулж байсан юм. Энэ киног санал болгохдоо заавал дурдах ёстой зүйл нэг гэвэл санал болгохдоо гэхээр илүү тэр хүнийг үзээсэй гэсэн талаас нь гэсэн үг шүү дээ. Үзүүлэхийн тулд юу хэлэх вэ? Тийм. Тэгэхээр би бол илүү нэг юм бодит реалтэй юм хүлээхээс илүү юм амар гоо magical мэдрэмж одоо зорж тэр юм авна шүү гэж бодож үзүүлэх гоё юм болоо гэж хэлэх баг. Яг тэр амар realistic ч юм амар romantic drama эсвэл амар гоё romance гэдэг яачаар нөгөө одоо чинь musical үздэг хүнд эвгүй болчдөг ч юм. Гэт дуулаад яваад өгмөтэй. Тиймэрхүү юм байж бас магадгүй л хэлж байна л да. Би хэлэх юм бол зүгээр musical гэж зүгээр битгий үзэхгүй гэд маяглаад хэлчихсэн. Яг би тэрэн дээр нь ягаад тэрийг бодоогүй гэхээр ившээ хэлэхгүй гэхээр нэг угаасаа мюзикл үздэг хүнгээ өөрөө хэлчих юм бол би санал болгоход хэцүү болчих жоохгүй. Тэгэхээр тэрийг бол санал болохгүй болчих шүү дээ тэр хүнд те. Тэгэхээр тийм л та нээлттэй хандах хэрэгтэй. Тийм, ер нь аль. За дахиад дараагийн раунд. Хин суулах бай. Би эхлээд явах байхаа. За. Окей. Хоёр дахь раунд явсан. 22.
22. За 22 тасалт энэ киног үзэж байхдаа хамгийн хүчтэй төрсэн сэтгэл хөдлөл юу байсан бэ? Чи тухайд бол хостой болсон бэ? Тийм тохой тостоо. Сэтгэл хөдлөл үгүй яг тийм raw сэтгэл хөдлөлч одоо юу гэмээр юм дээ. Нэг тийм ад шаргалтай мэдрэмж юм уу? Тийм л мэдрэмж хаамрах авсан. Харин аль хэсэг байсан? Хэсэг юм уу? Тийм киног үзэж байхдаа яг хамгийн хүчтэй би зүгээр нэмж байгаа. Ямар хэсэг байв? Тэр нөгөө музей дотор нөгөө бүжгэлдэг Planetarium тийм хэсэг. тэр амар гоё. Тэгээд тэр гэхдээ хамгийн гоё хэсгүүд нөгөө жаргалтай нэг тийм гоё хэсэг. Өөр нэг мэдрэмж нь болохоор нөгөө Very sweet гэдэг нь шүү дээ. Одоо нэг тийм гоё ч Гой гэсэн сайхны байсан, давуу сулчин. тийм нэг хоёр талтай гэх юм уу да төгсгөлийн хэсэг тийм. За. За. Манайс амар ингэ сууж байгаа суулгаад. 21 21 энэ киноны ертөнцийн талах таны сэтгэл гэнэ. За яг хуу ертөнц гэж ярихаар яг хуу universe нь бол бидний юу. Гэхдээ зүгээр LA хот ч юм уу энэ одоо энэ хоёрын одоо карьер нэг шүү дээ. Jazz-ийн за тэгээ жүжигчин холив тэр талаас нь би асуултыг явж байгаа өөр болгоод хөгжүүлээд гэх юм уу. Тэгвэл ертөнц хин одоо хайшин гэдэг байгаа. Анх бол кино зохиолын санал болгож байхдаа нэг гол дүрийн Ryan Gosling найруулагч гэсэн билээ шүү. Зохиол би тоглохгүй гэдэг. Яасан гэсэн чинь миний одоо энэ зохиолын юу жаазын таалагдахгүй гэсэн чинь энийг рок болгох гэдэг санал тавьсан. Тэр найруулагч нь зүрсээр хагаад өөрөөрөө зүтгэсэнтэй тэгээд тэр нь ч гэсэн бодсон байх гэж үзэж байна. Ер нь за тэгэл явах чи дөө. за Би ертөнцийн тал дээр нэг юм шүү. Нэг тийм юу мэдэмжлээ. ертөнцийн нэг тийм орчин үеийн мөртлөө тийм биш юм шиг мэдэмжлээ. Тийм. Яг нэг iPhone гараад ирэнгүүт гайхдаг шүү дээ. iPhone Cruise юу гэдэг тиймэрхүү Нэг 80-ад оны уур амьсгал харуулдаг байгаа мөртлөө Тийм. За дараагийнх нь асуулт. гэж. За 9 би түрүү сугалцсан. За. Хэрвээ өөрөө гол төрөндөөс бол ямар шийдвэр гаргах байсан бэ? За аль нэг Мия ч үж болно, Себ ч үж болно. Тэ яг дөрвөн хувьд аль нэгнийх нь оронд байсан бол ямар шийдвэр гаргах байсан бэ? Гэхдээ би болоод бас яа харахгүй яг ийм нөхцөл байдал, ийм ситуацид орчих юм бол яа харахгүй энэ гол дүртэй ижилхэн шийдвэр гарах байсан бахаа л гэж. Карьераа хоно гэж. Тий. Аха. Яагаад гэвэл Илээ хот өөрөө тэр уур яагаад гэвэл уур амьсгал өөрөө яг тийшээ бүгд ингээ хөтлөж байгаа учраас. Тийм учраас Монголд байсан бол арай өөр л тоо. Улаанбаатар. Тийм, яг элэд байсан бол тэгээ ийм карьер хөрж байгаа. Тийм, яагаад гэвэл Илээ хот чи тэр чигтээ тийм юм биш шүү дээ юу нэ. Аха. тэр хүний зорилгоос шалтгаалчлаа юм л хэрвээ гоё гэр бүлтэй болъё гэсэн амьдралын зорилготой бол өөр шийдвэр гаргана. Тэгээ тэр хүний нөхрийн зорилго бол өөр байна. Хоёулангийнх нь зорилго. Тийм. Ингээд дугаасаа тэгээд яа харахгүй тэр шийдвэр хайхээс илүү тэгээд карьер хөгөл. За, одоо би юу л тий. За, сүүлийнх уу? сүүлч. Чи хоёр тойрцсон. Ямар хоёр таарж байгаа. За, 24 гэж байна. Киноны талаар ойлгохгүй зүйл байсан уу? Юу байсан? Одоо бодоход бол байхгүй. Яг анх үзэж байхад энэ нь яасан бол тэрний яасан бол гэсэн зүйл бол байсан баг. Гэхдээ одоо ингээд 16 оны энэ өвлөөс хойш амар олон удаа үзсэн болохоор ингээд нэг тийм нэг ойлгохгүй гэж зүйл бол надад санаанд бол орж ирэхгүй байна. Та хэд тийм зүйл байгаа? Ойлгомжгүй юм уу? Эсвэл ойлгомжгүй үлдсэн юм. Тийм толгойд орж ирэхгүй нөө. Орж ирэхгүй тий. За тэгээд асуултууд бол энэ хүрээ дууслаа. Тэгээд яг кино руугаа яг орж ярилцъя гэж чинь. Тэгээд манай өдөгчд маань асуулт хэсэгт гоё өөртөөхөө асуултыг оруулмаар байл. Ямар ч кинонд таарж болохоор тий. Тийм асуултууд оруулмаар байвал гоё комент өчээд аль нэг камер л гараад комент өчээд оруулаарай. За тэгээд кино руугаа ер нь оръё. Ер нь кино маань хэр санагдсан, ямар өнцгөөс нь ярмаар байна. Ер нь өөртөө чөлөөтэй хэдүүлээ ярилцээ. Тэгээд хинээс нь ч ихсэн яах вэ? Тэгвэл би ярих юм бол яг тий Чи ихэлх юм. За чи ихэлсэн нэ. Би чамааг хэлэх юм болов уу? Тэг ингэж чаддаг гинэ. Тол чараад байгаа юм шиг. Хэлэхгүй мүү гэж харсд болно. За хин Баатараас эхлэв та. За миний хувьд бол одоо ингэж бодогдож байна л та. Тухайн үед одоо үзснийхээ дараа дахиж нэг ингэж хоёр дахь үзэхэд нэг яг орж ирсэн бодол нь хин нэгэн чиний амьдралд орж ирлээ. Эсрэг хүстэй. Тий, эсрэг хүссэн. Тэгтээ одоо тухайн хүлээлт бол одоо энэ хүстэй гэхээс илүү. Энэ хүнтэй бол насан туршдаа л амьдрал нь хамтдаа гоё юм гэж бодсон шүү дээ. Тийм болохгүй зүгээр хин нэгэн орж ичээд чиний амьдрал нэг өнгө нэмчээд чамаг нэг өөр болгоч сэгсэрчээ те. Улам хурцлчаад тэгээд баяртайгаа гараа авчиж байгаа. Юм шиг санагдаж байгаа байхгүй. Вау. Одоо тэр хүний амьдралын өөрчлөлт одоо тойрсон хам юу гэдэг те тэрний бүгдийг нурааж жагаад өвөөг нь багсгаач гэдэг юм уу те. Тэгэнгүүтээ мань хүнийг шал өөр болгоод зорилгын төлөө явахт нь улам хурцлж өгөөд хөшүүрэг болж өгсөн мөртлөө тэгээд хамт байхгүй баяртай гэж явчихж байгаа.
Хоёулаа бие биедээ. Яг үнэ. Хоёулаа бие биендээ хөшөөрөх гэсэн шүү дээ. Тий. Нэгнийхээ дээш нь явуултал. Магадгүй өөр хүн таарад тэр одоо амжилт мөрөдлөө хийж чадаагүй гэр бүл болцсон байвал бас яах юм те. Тийм л байна. Зөв хөшүүрэг болдог бол нэг талтай нөгөө юу хоёулынгийнх нь юу бол зөв. Бас нэг юм нь юу вэ гэхээр тэр хоёрыг ч сонирхол хоёулаа ижилхэн байсан болов гэж би бас хараад байгаа байхгүй. Ямар сонирхол. Одоо хөгжим тэр хоёрыг уучруулсан шүү дээ. Үгүй манай хүн чинь jazz мэддгүй шүү дээ. Нөгөө elevator jazz мас манай хүн чинь бухимдаж бухимдаж jazz мэдсэнгүй. Төгөлдөр хуур тоглож явах тэр аялгау шүү дээ. Аялгау талаас ихний тэр рестораны сонирхол гэсэлдээ мэдрэмж тийм. Тэгэхээр тэр хүний сэтгэл хөдлөл тэр нөгөө юунд бол энэ хөгжим өөрөө ямар амар хүчтэй нөлөөлдөг юм бэ? Аялгау ямар амар хүчтэй нөлөөлдөг юм бэ гэдгийг бас энэ киноос харж болох юм шиг надад харагдсан байхгүй. Тэгэд одоо ингээ эргээгээд ингээ бодоод энэ киноны үйл явдлаас илүүтэйгээр бид нар дандаа аян тэр дуу дандаа орж ирээд байгаа үстэй. Тий. Тэр энэ хүртэл үзэж байгаа үзэгчтэй хүртэл аягүй нөлөөсөн мэдэгдэж байгаа байхгүй. Гэж хэлмээрээ тавьчих юм да. Тийм яг киноны агуулга гэхээс илүү нөгөө хийц надад хамгийн их таалагддаг. Тэр бол амар агуу. Тэр Justin Timberlake-ийн бичсэн тэр дуу хөгжим тэр ямар бас зураг авалт зураг авалт сетүүд тэн дээр бүр хэлмээр юм байна шүү. За эхний нөгөө син байгаа шүү дээ. Тэр нөгөө тэх одоо choreography гэх юм уу. Дэглэлт нь тасархаа. Тэр бүр тэр хэсгийг үзэх аймаг гоо. Тэр киноныг бүтэн үзэхгүй маяг техникийн хэсгийг үзэл би бүр амар жаргалтай. Тэр бүр бүгдээр гарч ирээ бүжгэлдэн шүү дээ. Тэгээд бөмбөр гарч ирээд нөгөө машины хойлыг сүхэл бүхэг онгойлоо. Тэрэн дээр ингээд бүр огшин цаашаа ихтэй аймаг гоё. Студийн төсвийн амар том хувь тэр хэсгээр явсан гэсэн. Нөгөө элен тэр амар төгжөлтэй хурдны замыг 2 өдөр дараалж хааж авсан. Тэгээд бүр амар. Одоо энэ зурган дээр байгаа хэсэг гардыг шүү дээ. Тэгээ хойдолт нь амар гоё өнгөтэй. Тэгээ тэр бас тэрийг авах гэж бас амар их юм болсон. Тэн чин нөгөө нэг equipment-ээр гаргах гэж амар юм бас машин оруулдаггүй юм бэлээ шүү дээ. Тэгээд тийшээ чи нөгөө crew-ээрээ дээшээ гарах гэж амар юм болж ирсэн гэсэн. Баатар сая юу гэсэн бэ? Би яг хурдан зам хэсгийг хэлчихсэн. Тэр болохоор юу юм бэлээ? Найрлагч бүр асар дарамтанд бол тэр зураг авалтыг хийсэн юм биш. Яасан гэж бим гаргийн өдөр, ням гаргийн 2 өдөр авч байгаа. Гэхдээ 2 цагийн зөвшөөрөл авсан байгаа байхгүй. Тэгээ 2 өдөр авчаад тэргээ яаж нэг юм шиг эвдүүлэх вэ гэдэг бүр толгоонд амар дарамттай байсан. Дээр нь нөгөө мөнгө төлцсөн мөнгө усаадаг 2 цагийн зөвшөөрлөсөн чинь нэг хөгжимчдийн бөмбөртгөн машинаа хаалга малах гаццсан. Тэгээ машинаа солихгүй ямар ч боломж явахгүй чинь төгжрөл ингэ зогссон. Тэнгүүт нь шууд уяагаар нөгөө хаалга нь орсчод нийлж байгаа химт татаад хаалганд татаа тэгээ зураг алт үргэлжлэжсэн байхгүй. Тэгээ тэр бол тийм их дарамтны дунд тийм гоё дүрсүүдийг тийм юм choreography гаргасан гэдэг амар гоё санагддаг. Тэгээд хин чин Linus Sandgren зураглаач нь Оскар авсан шүү дээ энэ киноор ч. Амар гоё хийцтэй авсан. Тэгээ нөгөө нэг ялангуяа тэр opening scene бол тэр чигээр өрнөдөн шүү дээ. Тэр тэгээ төгсөлт нь нөгөө ийм байж болох байсан гэдэг нэг үе байдаг шүү дээ. Тэр болохоор тэр сетүүд ингээл солигдоод one shot гэдэг. Яа тэр бүр ингээ oh my fuck. Тэгээд надад айгүй гоё юм нөгөө нэг төгсгөл сая хэлжсэн шүү дээ. Төгсгөл ингээд заавал бүхэн тийм одоо нэг сайхан төгсгөл гэж байгаа мөртлөө тэр сайхан төгсөн мэдрэмжийг өгчөж байгаа байхгүй юу? Төгсөн бол ингэнэ гэж өгчөж байгаа. Тэгтээ ингэхгүй ингээ хоёр мэдрэмж хоёулынхаас нэстэж чиний хэл дээр хоёулынгийнх нь дундчилж байгаа давхар бас тий. Тэр найрагч чи өөрөө зөвүүн шийдлэл байна. Тэр яа яаж. Тэр нь бас амар гоо. Тэгээд би бас анх нөгөө яжсан би түрүү нөгөө ярьжсэн шүү дээ. Түрүү их шоуныхаа эхний хэсэг дээр нөгөө дараа нь яриа гэжсэн юм юу байсан бэ гэхээр энэ кино эхлэхдээ шууд тэр нөгөө нэг хурдны зам дээрх мюзиклэр эхэлж байгаа. Шууд уур амьсгал юм нь энэ кино ямар уур амьсгалтай, ямар тэмтэй, ямар байхаа гэдэг шууд өгч байгаа. Тэнгүүд манад яасан бэ гэхээр кино үзмс шууд гараа авчих байхгүй. Амар ерөөсөө ийм кино үзэхгүй гэсэн хүмүүс нь шууд гараа авчих байгаа. Тэгээд тэр шинээс үргэлжлээд яг таалагдсан хүмүүс нь эхний опенинг таалагдсан бол цаашаа гайг үзгэр байхгүй. Тэгэж бод. Тэгэд яг хамгийн гоё анхны яг ингээ үзэж байхад байсан мэдрэмж бүр ингээд ийм мэдрэмж байдаг штэ. Кино үзэж байхдаа дуусаа анх удаа үзэж байгаа тийм шинэ кино. Үзэж байхдаа бүр талдаа дөнгөж ингээл орж байхад бүр ингээ нэг юм ямар гоё кино үзээд байна те. Бүр ингээд үнэхээр хайр үрхээр те миний амар favorite болохоор дахиж үзэхэр ч юм уу ийм кино үзэж ин да гэж нэг тийм мэдэрч үздэг кино ч тийм киноос. Би бүр ингээд дөнгөж үзэл дундаа явж байгаа бүр ингээд нөлөөсөл би бүр ингээд яг кино урлагаас нь мэдэрдэг хайр байдаг шүү дээ. Тийм гоё experience. Тийм байж чадсан. Надад бүр ингээд oh my god би баг дөнгөж дундаа орж байгаа мөртлөө дахиж үзэх юм байна даа л гэж бодож байсан. Зэрэг яг жилийн яг эхний өдөр үзэл миний зүгээр тэр бүтэн жилийн өнгийг тодорхойлцсон. Толоочгүй би бүр тэгээд аж аргалтай эхлээл тэр жилчингээ авч байгаа. Энэ киноныг тийм биш өөрчилсөн. 17 он те. Тий 17 он яг тийм байсан. Яа тэгээд
яг найрлагчийн талаас хамгийн гоё юмуд нэг байсан нөгөө өөрөө бас нөгөө жазаар явдаг байсан. Хин хоёр Justin Hurwitz нөх хөгжмийн зохиолч. Тэгээд Damien Chazelle-оор хоёулаа адилхан нэг коллежд их сурвалж сурж байсан коллежтэй. нэг өрөөнд байсан. Дөрөв байсан. Тэгээд манай хүн чинь Damien Chazelle бөмбөрчин байсан. Тэгээд явж байгаа яг хаа бөмбөрчин карьер нь жоох манай жоох муу байсан. Тэгээд яваагүй. Өөрөө хэлсэн шүү дээ. Би энэ рокер яваад дими юм байна. Чадахгүй мэн гэж. Өөрөө бас нөгөө stage fright нөгөө юм дээр тайзан дээр хасаа айгаад байдаг. Олон хүний өмнө нөгөө гарч чаддаггүй тийм. Тэгээд гэхдээ энэ каноноос юу харж байгаа гэхээр jazz гэдэг хөгжмөдөө ямар их хайртай юм бэ гэдэг нь санаж байгаа. Тэгээд би хоёр юм хараад байна л да. Энэ кино болохоор нөгөө musical гэдэг 80 70-аад он тэр бүр өмнө ялангуяа Golden Age. Тэрний нөгөө nostalgia тэр нөгөө өнгөнч гэсэн тийм хийцэнч гэсэн тийм тэр нөгөө тэр хуучны киног ингээд дурсгасан nostalgia гэдэг нь шүү дээ. Тийм байсан. Тэгээ угаасаа тийм киног ингэж эргүүлж авчирж байгаа нь гоё байсан. Тэгээ jazz дээрээ бас өөрөө ярьж байгаа. Jazz өгч байна. Би тэгтээ энийг хүлмээр сэб ярьдэн шүү дээ. Jazz одоо ингэ өгч байгаа одоо урлаг болоод нь би тэгмээргүй байна. Би нэг буцаагаад амьлуулмаар байна гэд ярьж байгаа. Тэгээд Damien Chazelle-ийн өнцгөөс болохоор кино уурал нөгөө тхий musical гэдгийнч тийм тэр хийцэнч тийм кино дотрооч тэр jazz нь яг өөрийнх нь сэтгэл нь яг тэгж харагдаад байгаа юм шиг санагдсан. Ингээд кино урлагийг ингээд зарим нэг урсгалаар ингээд өгөхөд байгаа юм шүү. Би амьдуулмаар байна. Яг jazz дээр бол яа гэм бэлээ. Яг jazz хөгжимчдийн La La Land айгу дургу юм байгаад байдаг. Нөгөө jazz өглөөгээд jazz өгөх гэсэн юм бол байхгүй. Тэгээ jazz ч өөрөө нөгөө spontaneity гэдэг юмар явдаг уур одоо жанр тий. Яг ингээд рекорд хийж урд нь бэлдэж биш яг тайзан дээр яг алалцаж тий. Хинэн соло явах яах вэ их үү ингэж өөрөө тэр үдэл natural тэр рекорд шийдэггүй. Тэгээ ер нь ID нь яг хийж байгаа л да. Гэхдээ гол юм. Тэгээ тийм учраас энэ дэр ингээд jazz өгч ийн гэлдэг. Тэгээ white savior гэдэг юм явж байгаа. Jazz ч өөрөө black art шүү дээ. Тэгээ black хөгжим. Тэгээ тийм юмнууд байгаад байдаг. Би тэрийг яаж хүлээж авал одоо арай гоё киногийн гоё би тэрнтэй санал зүрхгүй байгаа хгүй зөвшөөрнө. Тэр яг үнэн байгаа даа хгүй. Тэр нь сул тал нь энэ киноны. А гэхдээ тэрийг яаж одоо давж харах вэ гэж миний хувьд хэлэх үг гэхээр энэ кино фэнтези байхгүй. Реалити дээр жинхэнэ гэсэлөө амар фэнтези кино. LA хот нь өөрөө фэнтези. Тэр нөгөө сценүүд нь те нөгөө нэг сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа нь фэнтези. Тэр төгжрөл хүртэл фэнтези. Бүх юм фэнтези учраас энэ нэг юм үлгэрт яваад байгаа хоёр хүн л гэж харах юм бол арай одоо тэр сул талын давж харах юм болов уу. Түүнээс биш тэр jazz хөгжимчтэй хэлж байгаа үнэн баггүй. Яг үнэндээ jazz хөгжимний хүн ингээл аврах гал те нэг баг аврах гадах шаардлагатай жанр ерөөсөө биш. Тийм. Яг гэхдээ миний хэлэх гээд байгаа шалтгаан нь зүгээр би чинь сая эсрэг бол хэлээгүй шүү. Зүгээр би зүгээр яг өөрийгөө зүгээр elaborate хийхэд jazz хөгжмийн зүгээр кинонд тэгж тусгаснараа зүгээр тэр кино хийцийг нь тэгж байгаа болов гэж холбоод байгаа байхгүй. Одоо кино хийц гэдэг нь болохоор musical байна. Тэгээд 80 90 оны тэр уур амьсгал байна. Одоо киноны өнгө хүртэл нөгөө technicolor гэдэг нөгөө тухайн үед ашиглаж исэн өнгө юугаар ер нь л 50-аад он. Тий 50-аад он. Ашиглаж хийсэн байгаа шүү дээ. Тэгээд зүгээр тэрийг сэргээгмээр байна гэсэн тийм бас idea байгаа болов гэж хараа. За тэгээд тэгээд миний бас нэг бид нар бол сая ингээд нөгөө хийц тал дээр нэлээд толгуурлаж ярьлаа шүү дээ тий. Тэр одоо ингээд нөгөө дотгошоогоо ингээд энэ кино яг юу хэлэх гээд байгаа юм тий. Бидэнд үзсэн хүмүүст юу ойлгуулахгүй. За нэгдүгээр хосоор үзэх юм бол энэ киноны одоо тэр уур амьсгал бүгдийг аягүй гоё мэдэрч үзнэ. Тий. Тэгэх юм бол илүү гоё мэдэрч үзнэ. Дээрэс нь бол хайр дурлалын тэгээд тэрийг ингээ хөгжимтэй яаж хослуулсан дээрэс нь энэ хоёр дүрээр дамжуулж би биэндээ хайр сэтгэлтэй болох юм бол хүн ямар юм ад жаргалтай тэр нисэж байгаа тэр фэнтези гэдэг юм чинь ийм болдог имийг хүн хайр дурлалтай болохоор л ийм болдог болохоос ш амар их мөнгөтэй болохоор ч юм уу эсвэл амар их одоо юутай болохоор ингэж юм ниссэн тийм мэдрэмжийг авдаг юм зөвхөн хайр дурлалтай болохоор л авдаг юм гэдгийг одоо зохиолын одоо өөрийн хэлэх гээд байгаа санаа нь бол энэ дээр маш тодорхой харуулж өгсөн юм бол гэж би харсан. За үргэлжлүүлээд хэлэхэд sorry завч байгаа. Яах юм 2 3 шээ. Би болохоор бас тэгж бодсон нөгөө сэвэлж байгаараа. Маркийн мартаараа. Юу юм чимдээ би яг юу гэж зөв хэлэхээ би мэдэхгүй байна. Гэтэ шин байна уу хуучин байна уу бүр ингээд бас нэг харилцаа нь бас доголдсон бас нэг асуудал байна да тий. Нэг бол зүгээр шинжүүд юм уу ямар нэгэн энэ киног үзэх юм бол тодорхой хэмжээнд тэр relationship тэр харилцаа гэдэг тэр амар өөр үнцийг гаргаж ирэх баг. Одоо бас ингээд чамд зориг байгаа бол бас зорилгоо заримдаа ингээд сонгох нь за зөв гэж хэлэхэд хэцүү байх. Гэхдээ сонгох тийм зам байдаг гэдэг ч юм уу те. Эцэст нь ингээд явж байгаад сүүлд нь дахиад дуулцаад гоё гэдэг ч юм уу something like that. Би яг гэхдээ яг гоё хийж чадахгүй. За яг одоо зүгээр
бодит байдал дээрээс тэндээс юу олж авах вэ гэхээр нэг хосуудын харилцаанаас би яг чиний хэр үргэлжлүүл ярих гэдэг л та. Миа ингээд ээжтэйг уцаар ирж идэв шүү дээ тийм нэг түрээсийн байранд хан манд суурцсан. Гэхдээ энэ Себ хин тогтмол ажилтгүйгээр ярьдэн шүү дээ. Тэрийг ингээд симхэн сонсцсон Себ. Тэгэнгүүтээ миний за би тогтмол ажилтаа болох юм одоо нөгөө найз бүсгүйгээл сайхан сэтгэлтэй гоё хангалуун байхын тулд тогтмол ажилд орох хэрэгтэй мэн хүсээгүй ажилтаа дургуун үнтэйгээ ажилд орчиж байгаа байхгүй. Тэрний ачаар John Legend амар гоё дуу хийж байгаа. Орчиж байгаа байхгүй. Уул нь бол Миаг сэтгэл хангалуун байх гад тогтмол ажилд орсон тий. Тэгсэн чинь тэр тоглож байгааг нь харснаа Миан бүр энэ одоо хүсээгүй юм хийгээд шүү. Тэгээд Миан тэрэнд нь бүр дургу болчих жоох. Миан тий. Тэр нэг хоорондоо сайн ойлголцоогүй нэг зүгээр сэтгэл хангалуун байлгаснаас үүдээд ингээд зүрхэл гарч чагаас тий. Тийм. Тэгэхээр ойлголцох хэрэгтэй юм байгаад байгаа байхгүй юу? Тэрийг хэлэх гээд байгаа юм би. Ярилцаагүй син дам сонссон юмоос ингээд буруу зам руу хөтлөж байгаа юм баг зэргийн. Тийм би олж харсан. Тийм. Тэгээд юуны агуулгын яг агуулга дээр нэмж ярих юм надад бол нэг хаалга. Би жоохон өөр тийш нь далилах гэдэг. Ер нь агуулга дээр бол та хэд бас өөр сэтгэлээ. Гэхдээ ер нь street forward шүү дээ. Ер нь тийм ер нь жоохон шулуунтай тийм. Нэг тийм нэг далд дагуулах ч юм уу нэг юм бол ерөөдөө. Тэгээд би яг агуулгыг яг нэмж зүгээр жижигхэн ярихад жижигхэн юм биш л байгаа л та уул нь мөрөөдөл гэдэг зүйл. Яг романсаас гадна яг романстай юм чинь ингээд нүур тулаад дээ шүү дээ. Crossroad болоод байна. Тэрнээсээ гадна тэрийг сая ярьчлаа. Тэрнээсээ гадна зүгээр мөрөөдөл гэдэг зүйл. Мөрөөдлийн төлөө хүн юуг золиослох вэ? Тэрнийхээ төлөө хэр яаж зүтгэх ёстой? Ёстой ч юу авах те хэр хэмжээнд золиос гарах боломжтой бай амьдрал дээр те. Тэгээ тэрийг хэр одоо хатуу баримталж хийж явах ёстой. Тэгээ дээрэс нь бас нэг амар гоё юм. Заавал яг чулуу шиг хатуу яг ингэх ёстой гэхээс илүү тэр мөрөөдөлтөө ямар форматаар яаж хүрч болох вэ гэдэг. Тэр нөгөө Sebs гэдэг. Манай хүн ч нөгөө нэг заавал chicken on a stick уурлаад байдаг шүү. Тэгсэн чинь мээ тэр үгүй заавал тийм хэрэггүй шүү. Заавал chicken хэрэггүй шүү гэсэн чинь үгүй заавал байна гэсэн нөт наа. Манайг нүдээ гэж тэгээд байдаг шүү. Тэгээ тэрэн сүултээ бас нэлээд том асуудал болтой. Тэрэн дээр бол тэгээ сүүлд нь манай хүн заавал тэмчнээс салж ээж заавал ингээ бөө юм болж иж ухаарад Sebs гэдэг нэртэй баараа нэгээд заавал нөгөө chicken нь байхгүйгээр гоё jazz нээж байгаа байхгүй. Jazz club нээж байгаа. Тэгэхээр ер нь бол бас ингээд хүн мөрөөдөл мэдээж байгаа. Тэрнийхээ төлөө зүтгэх үү үгүй юу гэдэг нэг бас асуудал л да. Тэрний төлөө юу золиослох вэ? Золиосон шүү дээ. Тэгээ тэрнээс гадна тэрэндээ хүрэхдээ заавал яг нэг мөрөөдсөн, яг нэг зорьсон чигээ тэрэндээ ингээ амар хатуу те ерөөсөө заавал chicken on a stick байх хэрэгтэй. Гэхүү эсвэл тэр форматаа өөрчлөө замдаа амьдралдаа суралцж байгаа зүйл туршлага, мэдрэмж хамт одоо явж байгаа ойр дотны хүн те тэр бүхнээс үлгэрж шаавж өөрчилж формат нь өөрчлөгдөж ингэж явах уу гэсэн бас айгүй гоё одоо сэдв байсан болоо гэж би. Ми аж гэсэн тэгдэг шүү дээ те. Жүжигээ ингээд өөрөөхөөрөө тоглоод дараа нь тэнчнээс яг хүссэн жүжиглэлтэнд байгаагүй шүү дээ. Амар олон юмд ингээл нөгөө аудишн хийгээл те сонин racist character хүртэл тоглож үзээл те. Гэтэ тэр нь болохгүй те. Тэгээ тэнгүүт тэр нь болохгүй байжгаад яг өөрөө сурсан зүйлдээ бас мөрөөдөл хоёроо нийлүүлээд яваад сүлэн карьер нь ингээ явж байгаа. Бас тэрийг ингээд гоё харуулсан болоо гэж бодоод байна. Одоо энэ дээр бас нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний мөрөөдөл зорилгодоо хүрэхэд одоо ялгаа нь эрэгтэй, эмэгтэй гэдэг үүднээсээ ялгааг нь бас харуулчих чинь те. Яг төгсгөлийн тэр хэсгэд нөхөр өөрөө ингээд нөгөө юугээ нээсэн ч гэсэн ганц бий байдаг. Нөгөөт хүсэл зорилгодоо хүрсэн ч гэсэн хос болцсон байдаг те. Энэ дээр бас ялгаа харагдаад байгаа юм бодод надад харагдсан. За. Тэрэн дээр яг юу гэж? Үгүй эрэгтэй хүн одоо бид нар хэрвээ одоо нэг юмыг золиослоо бүхэл бүт яг энэ дээрээ хүрэх юм бол дахиад мэдээж тэрний одоо ингээд бодъё л доо. Мэдээж эмэгтэй хүн гарч ирж л тааш. Тэгтэл нөгөөд чи яг өөрийнхөө юмээ нээхийн тулд тэр хосын амьдралыг сонголгүйгээр яг юмаа нээсэн байгаад байгаа юм. Тэгээд нээсэн ч хоёулаа зорилгонд орчих. Тийм. Би бол тэрийг тэгж юусэн харахгүй. Би бол хоёулаа яг зорилготой орчих. Тэр хувийн амьдрал нь ямар ч хамааралгүйгээр зүгээр л хоёулаа яг зорилготой. Зүгээр тэр хүрхийн удаад хүрсэн. Тэгвэл нэг нь яагаад хостой болцсон байл гэдэг дээр л би хэлээд байгаа. Тэр нэг ил гаргаагүй болдог зүгээр Себ цаана байгаа ч юм яаж байна. Тийм. Надад бол тэр нэг амар эмэгтэй хүн гэр бүл хөөч. Тэрийг бол ерөөсөө гэж бол надад ерөөсөө харагдаг. Тэр бол яг жүжигчний амьдралын ингээд гоё амьдарч байгааг нь харуулах чил гэр бүл орчин хүүхд тасрагч байршуулсан биш одоо Себ ч цаана бэж магадгүй байхгүй. Байх боломжтой. Тэр боломжтой гэхдээ тэр гол юм байхгүй. Гэтэ гол одоо надад бол харуулсан юм тэр л биш л. Нэг тийм амар. Тэр үйл яг ингээд гоё 50 ингээд гоё юунд дээр бүтсэн байна гэдэг л яг балансыг бариулсан байсан гэж байна. Надад бол тэгж харагдаагүй тийм. За хүмүүстэй коммент хийрээ. Тэгээд агуулга ер нь бол ингээд цаашаа би болохоор юу руу ормоор нэхэр техникл хийцээс гадна энэ киноны амар чухал хэсэг хөгжим. Хөгжим дууралт гэхээс гадна дуу
бүжиг гэдэг дээр би бас жоохон ямар л да жоохон ярэ гэж бодож байна. Бүжгэн та яадэд ямар санагдажсэн? Тэгээ дуун дээр чи энэ хоёр маань өөрсдөө дуулсан шүү дээ. За John Legend мэрэгжлийн дуучин одоо яг өөр. Энэ хоёрын хэсгүүдийг яг одоо мэрэгжлийн хүн дуучин дуулаагүй. Дээрээс нь дуулж байгаа хэсгүүдийг тэгж студид амар одоо яг студид бичсэн л гэхдээ нэг тийм амар мэрэгжлийн хэмжээнд бичээгүй. Зүгээр л одоо нэг юм онот мотон зөв буруутай албаар бичсэн тий. Нөгөө энгийн хүн дуулж байгаа гэдэг айдиагаар. Тэр нь та яадэд ямар санагдсан? Тэгээд үргэлжлүүлээд ямар одоо дуун хөгжим таалсан. Би хэлчих sorry. За. Би яриад хэлсэн болохоор тэгсэн. Хөгжмийн хувьд тэгснээрээ илүү бодит амьдрал дээр яриа илүү бодит юм шиг болгосон байна. Бид л ойртчихсан нэг тийм цэвэрхэн биш. Тийм бахлаар гоё. Одоо бүжинжсэн нэг тийм байдэн шүү дээ. Яг ингээд тийм төгс биш. Тэгээд тэр нь гэхдээ яг ингээд тэрийг нь илүү амьдралтай тэрийг нь бид нар лөө яг чиний хэл дээр яг бид нар лөө ойртуулж өгсөн болов уу гэж амар бодож байна. Тэгээд нөгөө энэ хоёр нөгөө амар хичээж бүжгэлсэн гэдэг нэг хэсэг яриад багшаага загнах болов гэдэг айгаад идэг гэсэн. Тэр амар хөөр санагдаад идэв. Тэгээд ганц харамсаж байгаа юм болохоор нөгөө Оскар тэр өөртөө дуулаагүй амар харамсалтай байдیں۔ Тий, тэрнтэй шүү дээ амар санал. Тэндээ нөгөө хин John Legend гарч ирээд дуулсан байхгүй. Тий. Хоёр дуу хоёулыг дуулсан. Тэгээд тэрэндээ жоохон уул нь манай хоёр өөртөө гарч ирээд дуулсан бол хамаагүй гоё байсан. Гэтэ яг өөртөө нэг жоохон хойш ингэсэн баг. Тийм. Өөртөө айсан байсан л байна. Гэтэ тэр жилийн Оскар амар disappointing те. Яг Ryan Gosling, Emma Stone хоёр энийг дуулна oh my god гэж хүлээсэн. Дээрээс нь Kendrick Lamar, SZA хоёр гарч ирж All the Stars дуулна гэдэг амар ингэжсэн тэгсэн чинь айл нь баг. Тэр жоохон харамсалтай зүйл байна. Миний бодлоор зүгээр яг одоо ингээ харахаар найруулагчийн зүгээс юу вэ гэхээр яг л бүгдийг ингээ зүгээр ингээ өрөхгүйгээр айгуу тийм балансыг барьж хийсэн юм байна гэж харагдаад байгаа юм байна. За найруулгын тавилтын хувьд ч тэр төгсгөл дээр хоёрын төгсгөл байна. Заавал гонигтай биш. Ингэж бас болно гэд хоёр мэдрэмжийн хоёуланг нэгтсэн. Бүжгэн дээр хүртэл perfect биш. Тэгсэн мөртлөө энэ бол зүгээр энгийн мяа бүжгээс илүү дээр гэдэг юм. Дуун дээр хүртэл ингээ зүгээр л ингээ дундчиг ёстой гоё дундчиг бариад ингээ өгцөн илүү энэ киног амжилтанд хүрэхэд гол нөлөөсөн юм байна гэж харагдсан. Зөв. За. Тэгэд эдгээр ч баг хагас жилийн турш өглөө болгон босч бүжгээд авчихсан гэл тэр амар давталт нь амар хэцүү байсан гээл төгөлдрөөс инээ сурсан гэл зөндөл юм ярьж байгаа шээ. Тэгээ эцээц яг даткогийн хэлдэгтэй яг санал нэгж байгаа байхгүй. Одоо чи бас хэлсэн тийм алтаа малтаатай жоох оруулсан. Яг санал нэг. Тэр бол амар гоё. Бүр сэтгэл үе болохгүй. Үеиг байгаа байхгүй. Үзэхэд тийм төгс юм лэхгүй байх нь айгу гоё санагдчихсан. Тэгээд энэ дээр зүгээр дуртаагүй өнгөрчиж магадгүй гэж зүгээр айгаад хэлж байгаа. Хоёр жүжигчин төгс. Тэн дээр угаасаа Оскар авсан юу Emma Stone Оскар. Энэ хоёр чи бие биенийгээ бүр мэдэрсэн хоёр байхгүй. 3 кинод тоглочлаа шүү дээ. Chemistry 3 кино үү? Нийлээд энийг оруулаа 3 кино. Тэгээд тэр хоёрын хоорондох нэг тийм харилцаа chemistry нь амар гоё. Тэгээд энэ кино тэр тусмаа ингээ бүр ингээ нэг тийм цаанаасаа natural одоо юм юм дээ бодит. Энэ кино ч бид нөр түрүү fantasy гэдэг чинь шүү дээ. Романс нь амар fantasy шүү дээ, тий. Яг хоо simplify хийсэн. Тэгээд тэрийг энэ хоёр chemistry-ийн гоё учраас тэгээ амар артистик харагддаг хоёр хүн учраас чи артист хоёр хүн маш нэгэн жүжигчин одоо зохиолчтой нөөд нь жаз хөгжимч. Тэгээд тэр нь үнэмшилтэй учраас тэгээд тэр хоорондын романс болж байгаа юм амар magical гэж итгэхэд одоо үнэмшилтэй учраас бүр ингээд улан гой фэнтезиг ингээд нэмээд. Гэхдээ ганц шүүмжлэх юм байгаа юм. Тэр нөгөө юу auditorium нөгөө бүжгэлдэг нэг юм юу silhouette гардаг нөгөө сүүдэн гардаг хэсэгтэр Emma Stone биш үү? Хойлоо биш. Тэр явчихгүй бүжгэлж байгаа юм. Тэгээд яг хуу албаар тэгэж хийсэн хэсгэлтэй. Бүр мэрэгжлийн хоёр бүжгч юм байна. Яг мэрэгжлийн хоёр бүжгч. Хөдөөн нь ингээд шал өөр. Юу нэг яриадсан шүү дээ нөгөө төгс болох гэж хичээгээгүй. Тэрнээр ялч нэг хоёр мэрэгжлийн бүжгч бүр амар хитрхи төгс бүжгэлээ. Харин яач юм. Уян налрахаа тэр нэг шал өөрөө. Тэр эмгтэй мөнгөтэй хөл мөл нь амар хөдлөө байхгүй. Энэ за Emma Stone л биш. Би бол Emma Stone-ийн энэчнээс л амар үнэлж эхэлсэн. Өмнө нэг тийм юу яадаг байсан. Чи өмнө нэрээ бараг нэг том каминч нэг тоглолтгүй. Ингээ том биш шүү. Зүгээр нөгөө нэг тийм анзаарах ролууд сэтгэл дүлдэхгүй байгаад. Би бол амар тустай жүжигч юм байсан. Ер нь энэс өмнө кинонууд нь би Ryan Gosling-ийн хуулинд нь амар дуртай жүжигч. Би илүү easy aim тиймэрхүү нөгөө ролуудаар нь сайн мэддэг. Тийм яг ролууд нь тийм. Гэхдээ
би бол ингээд амар тийм одоо үнэлдэг байсан. Одоо нэг crazy stupid love mob те. Crazy stupid love гоё шүү дээ. Амар гоё. Тэгсэн ингээд шинэ хоёр байдаг. Тэгээ Enigma кино мөхөр бас давхар амар сайн перформанс удахгүй Enigma кино. Тэгээ Ryan Gosling-ийг нэг тийм комедиг нь хүмүүс анзаардаг юм санагдав. Одоо The Nice Guys энэ дээр ч гэсэн нэг юм садл хөөрхөн комеди сценүүд идэж нэг зурагчийн ингээд зураг мураг өгч манай хилээ ингэж бигдэг те. Тэрээс нэг комедик мэдрэмж сайтай. Нэг партийн дээр нэг хөгжим тоглоод согсчихэд амар инээдтэй. Тэр бүр амар гоё. Аахаа тоглолт. Тэр нөгөө хоцол мовцол. Эмош ирснэ I ran гэдэг дуу нөгөө захиалаад идэг тэр хэсэг амар. Тэр бүжгэлдэг юм амар гоё те. Тэгснэ тэр нөгөө аудишнд орохдоо эмоштой нэг хүмүүс гайхаад байдаг. Яаж тийм муу жүжиглж чадаад тэр нэр яач бай муу тэр аудишнууд нь амар муу байдсан шүү дээ. Тэгээд ч бас тэрүүхэн тэнд ингээд нэг жижигхэн Холливуудын бас комментари энэ төр явж байгаа нэг кастинг ямар байдаг, яаж явдаг, мовдаг инээ тэр. Дээрээс нь жүжигчин каст одоо юу дүүрээ олох гэж бас зовдог. Тэр нэг тийм амар ингээл зовоод ингэхгүй зүгээр нэг хөрхөө монтаж яваал зүгээр жижигхэн ингээл харуулаад өнгөрчөж байгаа. Тэр нь бас айгуу гоё. Айгуу хүчилж биш тий. Тийм ерөөсөө хүчлээгүй. Тэр нь бас айгуу гоёсэн. Тэгэд юу яасан бах те La La Land нэг тийм кино гарснаас хойш яг Америкт бол нэг сайн мэдгүй. Гэхдээ гадаад одоо Америк биш үү те гадаад Америкчийн хувьд гадаад хүмүүсийн хувьд LA-г амар фэнтези болгосон бах те. Таалагдсан хүмүүс. Надад яалч тийм мэдрэмж шууд төрж байгаа ингээ LA хот яг гоо тийм биш юм мэдчихэл байгаа шүү дээ. Гэхдээ зүгээр ингээд юм La La Land-аар бодохоор амар фэнтези болчиход байгаа байхгүй тий. Би зүгээр яг энэ чинээс фэнтези гэхээс илүү зүгээр элед амьдардаг зоригтой л хүн элед очсон юм байна. Элед очсон л бол алдсан юм байна гэдэг нэг тийм бол бас тийм байна. Тэгээ одоо ч Америкийн бар хэсэг шатж штэ бас шууд амар юм болж байгаа. Тийм тэгэд өөр бас ярьж амжаагүй зүйлүүд юу байна? Миний бодлоор бол яг юм хотоо ингэж гоё одоо үзүүлэх кино урлаг өөрөө ямар гоё ингэж юм хүчтэй юм бэ гэдгийг энэчнээс бас харж болохоор үзэгчд бид нар тий. Тэгэхээр биднээс Улаанбаатар хотыг бас ийм гоё улам одоо илээд амьдэрдэг хүн бол энэ киноны араас болоод илээгээ улам л хайрлж би ямар гоё газар амьдэрдэг юм бэ хэдий ийм юу байгаа ч гэсэн гэдэг тийм юу үлдсэн байх гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэд яалтчгүй inevitable Монгол би харьцуул гарч ирэх гэж. Яг юу биш дээ. Яг нөгөө Apple харьцуулт биш. Гэхдээ Oddbug гэдэг би нөгөө баярлалаа гэдэг. Яг хэлчихсэн тийм. Яг өөр. Гэхдээ зүгээр харьцуулж болох гоё юм нь юу вэ гэхээр хотыг амар гоё character болгож чадсан юм баггүй юу? Монгол кинон дээр ингээл амар нөгөө ингээл харагдуулах гал чинь нэг бол дуу гэж ингэх гэлээд нь шүү дээ. Гэхдээ Oddbug дээр ингээл амар simple-ээр хотыг амар гоё нэг нэрээ ийм гоё харагддаг болов ийм юм байдаг үлээ гэмээр хэсүүд байдаг. Тэгээд энэ дээр яг харьцуулгын жашин гэхдээ нэг тийм мэдрэмжийг болчихсон шүү дээ. Тэгээ Oddbug гэдэг реалчгүй Улаанбаатар хот амьдралтай байдаг байхгүй. Тийм. Амьдрдаг байхгүй. Тийм. Түүний шинэ бос камер нэг үхмэл тэгээд тэнцэн нөхөн амьдардаг байгаа ч үгүй ч юм мэдэхгүй. Тэгээд амьдралтай байдаг байна. Тэгвэл La La Land-аас өмнө дуртай мюзиклүүд юу байдаг? Тэгээд одоо final руу гараа. За тэгээд шууд классик артист би шууд артист. Би бол Chicago. За Chicago. Dancing in the Rain би бүр жоохон Singing in the Rain. хүсдэг байсан. Singing in the Rain. Singing in the Rain тэр бүр амар гоё. За тэгээд чинийх music би мюзиклүүд үзчихсэн юм шиг тийм нэг амар дуртай гэсэн юм байгаагүй. Яг хоо Мизгаб энэ амар мундаг кинод гэдэг тийм амар гоё позитив шүү дээ. Тэгээд нэг тийм амар юу бол байхгүй. Яг зүгээр шууд. Тэгэд юу яа? Рейтинг руу орох уу? Ер нь final нэг тийм нэгтэй сэтгэлээ ягаад тэр рейтинг руу. За final гэж байгаас. За ер нь бол 9-ийг өгж байгаа. Ягаад 9-ийг өгж нэхээр над маш гоё сэтгэлд үлдсэн гэл хамгийн сүүлийн тэр нэг харж байгаа харцуул зүгээр л шууд нүдээр нь хараад чи хүрцэн биш амжилтан та. Амжилт юу ямар л нэгээ биширж байгаа мөртлөө нэгнтэй амар хангалуун байгаа зөвхөн юу ч хэлэхгүй шүү дээ. Нүдээр тэрэнд бүр дуралмаар гоё эсэ. Дэндүү гоё. Би бүр ингээд хизээ цаанаас харамгүй. Би тэрийг баг ингээд үзэх болгонд ингээл нэг хайлж урсдаг шүү дээ. Нүднээс нь баг хичнээн юм уншигтаад байгаа юм да. За чамд амжилт үсэ чи яг хүрцэн биш баг тийм өгнөд харагдаад байгаа байхгүй. Тэр үнэхээр юм гоё. Тэгээд 9 өгч байгаа. За 9. За би болохоор одоо за юунд байдаг штэ. Номон дээр болохоор ингээл хувь хүний хөгжлийн ном, тийм юмны ном гэдэг. Кино бол энэ бол яг хувь хүний хөгжлийн талаарх кино юм болоо гэж бодоод байгаа байхгүй би. Тийм. Тэр одоо өөрийгөө зоригтой хүрээч гэдэг юм уу эсвэл өөрийнхөө төлөө юу явъя мавъя гэж бодсон хүмүүс энэ киног үзэх юм бол зөвхөн тэр хайр турлын мэдрэмжээс илүүтэйгээр нөгөө талын тэр өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө зорьсондоо хүрэх тэр юунд нь бол нэлээд нөлөөлж одоо пуш хийхэд
одоо дөхөн болох кино юм болов. Зорилгоогаа тэмүүлэхэд нөө. За. Тэр талаасаа үзэх юм бол тэр талаасаа хөөж үзэх юм бол энэ бол танд бол нэлээд бас пуш хийх кино. Тэгээ би бол 9-ийг өгнө. Энийн талуудыг маш сайн гаргаж ирч чадсан. За. За миний хувьд бол яалч төгс кино гэж бодлоо. Дуу гэж мөгөж үздэг. Одоо син болгоно. Ер нь бол син болгоно нэг зургийг аваад ер нь background нэг бол wallpaper болгоод. Тийм. Маш гоё. Маш гоё. Баг бүгсэн тийм. Тэр тусмаа надад тэр нөгөө театрт нөгөө Мия орж ирээ зогсдог нэг урд нь гарч ирээ зогсдог хэсэг аим гоё санагдтыг. Тэгээд жүжигчд мундаг, дуу мундаг, угаасаа найруулга юу вэ бүх юм надад төгс санагдтыг. Тэгээд 10-аас 10. Яа. За. Тэгээд би бол ямар ч шууд хэлчих угаасаа 10 ойлгомжтой. Тэр хүмүүс л яасан бах бараг мэдчихсэн бах. Тэгээд 9.15 10 тий. За тэгээд би болохоор 9.5 юм биш үү. За тэгээ өдрийн дараа шоуны маань дундаж үл 9.5 болж байгаа. Хамгийн өндөр үнэлгээтэй киноны нэг болох нь. Тэгээд надад бол яг эцсийн хэлэхэд энэ миний бүх цагийн хамгийн хайртай киногоор ямар ч зүйлдэх байх. Нэг өөрчлөлтнө гэж бол бодохгүй байна. Тэгээд миний хамгийн ингээд хизээч үдсэн ууддаггүй аль ч хэсгээс нь яаж ч харсан гоё байдаг. Тэр сайхан мэдрэмж нь байж байдаг, хайр хүрдэг те бүр ийм кино. Тэгээ бас нэг би бас хэлэх ёстой. Түрүүн дадгүй ярьж штэ тэр жилиг өнгө тэр жилийн гол болж яг миний хувьд бас яг тийм байхгүй. Яг оны яг өмнөхөө өнсөн чи 12 сарын 20 дээр гарч эхэлж байсан 12 16. La La Land-ыг үзсний дараа би бүр ингээд нэг юм open letter шиг юм бичсэн байдаг байхгүй. Яг хизээ нэгэн цагт Damien Chazelle руу явуулдаг ч юм уу something байх. Юу гэхээр би бүр Damien Chazelle баярлалаа те ингээд энэ кино зүгээр яг зөвхөн мөрөөдөл гэдэг юмсаа гадна намайг ингээ мөрөөдөл юм руу зорилгоороо ингээ бүр ингээд одоо бараг бүхнээ зориулаад те ингээд зүтгээд бүр өстой жинхэнэ ингэхэд амар их урам хайрлж те зүтгэж ингээд юм magical гоё мэдрэмж төрүүлсэнд баярлаа гэж нэг тийм утгатай юм бичээд өгсөн байдаг байхгүй. Тухайд нь. Тэгээ тийм болохоор Лана миний хувьд амар юм юу кино чухал киноны агуулга хийц мэд юм шүмжээс гадна зүгээр хувь хүний хувьд. Тэгээ миний хувьд бол ингээд нэг бүх мөрөөдлийн хөдлөө зүтгэх дунд нь шантарсан ч гэсэн те ингээд эцсийг нь харах гэх мэт ингээд тэр гоё magical мэдрэмжтэй тэр бүхнийг ингээд аюур их өгсөн юм одоо том суурнаас ялангуяа миний одоо хийж байгаа ажлтай подкаст юу гэдэг шоу бүх юм байгаа шүү дээ те энэ бүхэнд хамгийн том ингээд юм бүш босон зүйл яг ганц зүйл мэдээж биш гэхдээ олон зүйлүүдийн нэг хэсэг нь бол ялчгүй лалаанад кино тэгээд би бол 10 гэж өгнө. Гэхдээ шүүмж түр ярьжсэн жижиг юм мэдээж байгаа төгс кино болол бас гэж хэлэхгүй бас мэдээж юм байгаа. Гэхдээ зөвхөн миний хувьд бол. Тэгээд шоуны яг дундаж үнэлгээ бол 9.5 болж байгаа юм байна. Өмнө нь 9.5 та юм байгаа. Wall 9.5. Яа. Тийм үлээ. 9 аваг үлээ. 9 9.5 байсан баг. Тэгээ бас нэг 9.75 та нэг байсан санагдах юм. Тийм 8.75 та байлоо. За магадгүй. Ямар ч манай үдчих хүмүүс мэдж байгаа бид нэр өөр зураг авалт янз бүрээр байдаг болохоор санахгүй байна. Тэгээд манай үдчих хүмүүс мэдж байгаа гэж бодож байна. За энэ хүрээ тэгээд өдрийн дараа шоуны маань La La Land киноны ревю энэ хүрээ дуусч байна. Тэгээд дараагийн дугаар маань болвол аимшиг кино. Одоо манай өдрийн дараа шоуны маань бол анхны аимшиг киноны дугаар байгаа. Тэгээд Hereditary кино сонгосон байгаа тав хүнээс сонирхолтой байна гэж найдаж байна. Тэгээд тэр киноны дараа сонирхолтой юм нь бол нөгөө юу маань явж байгаа. Public Voter кино сонголт маань болол одоо явж байгаа. Тэрийг тав хүн яг одоо өдрийн дараа веб шоу Facebook хуудасаар бол орж оролцох бол боломжтой. Би энэ амар замбрааг уцаасаа хараа тий. За энэ юун дээр бол Монгол киноны сонголт маань явж байгаа юм биш үү? 8 кино сонголт яг одоо аль шатн дээр явж байгааг мэдэхгүй юм гэхдээ явж ирсэн явж байгаа. Тэгээ идэвхтэй оролцоорой. Тэгээд дараагийнхаа буюу Hereditary аимшиг киноны дугаараараа уулзцаа баяр та.